Хүний амьдралын хамгийн үнцэнтэй зүйл бол эрүүл мэнд гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ бид үүнийгээ хайрлаж тордож чаддаггүй. Хүн эрүүл бай гэвэл зөв амьсгалдаг, чанартай сайн унтдаг, зөв зохистой, тэнцвэртэй хойлдог байх хэрэгтэй. Цаашдаа би та бүхэнд энэ 3 сэдвийн хүрээнд контент бэлтгэн хүргэж байх болно. Та бүхний танил хий нэгэн орой унтахаар хөвтөд өглөө сэрээгүй тохиолдол байсан уу? Энэ талаар өмнө сонсож байв уу? Тэгвэл өнөөдөр би танд унтаж байхдаа бурхны оронд очиход нөлөөлдөг нойрон донд амьсгал тасалдах эмгэгийн талаар ярьж өгье. Контентоо анхааралтай сонсороо бас хэрэгтэй үнэндээ шеэрлээрэй. Холливуудын алдарт инээдмэн жүжигчин, кино продюсер Джон Кеннедигийн тоглосон олон кинонуудыг та бүхэн үзэж байсан баг. Тэрээр 1994 оны 3 сарын 4-нд Мексикийн Дуранго хотод Ваганс Ист киноны зураг авалтын үеэр унтаж байхдаа дөнгөж 43 наснда зүрхний шиг дээшээр хорвоогийн мөнх усыг үзүүлсэн байдаг. Эмнэлгийн шинжилгээгээр түүний тархалалт, зүрхний өвчин зэрэг нь нойрон донд амьсгал тасалдах хам шинжтэй холбоотой байж болзошгүй гэж дүгнсэн байна. За дараагийн нэг жишээ хэлье. 2004 оны 12 сарын 26-нд Америкийн хөл бөмбөгийн үндэсний лигийн тамирчин Рэж Уайт 43 наснда хойд Каролина дахь гэртээ унтаж байх үедээ зүрхний хэм алдагдлын улмаас нас барсан байна. Шуг эмнэлгийн дүгнэлтээр тэрээр зүрх уушгины эмгэгтэй байсан хэдий ч үхлийн гол шалтгаанд нойрон донд амьсгал тасалдах эмгэг горлох хүчин зүйл болсон байж болзошгүй гэж эмчнэр үзсэн. Түүний унтлахын өрөөнд энэ эмгэгийг эмчилдэг амьсгалын төхөөрөмж байсныг олсон ч харамсалтай нь ерөөсөө ашиглаж байгаагүй тогтоогдсон. За түүнийг нас барсны дараа эхнэр Сара Уайт нойрон донд амьсгал тасалдах эмгэгийн талаарх ойлголтыг олон нийтэд түгээх, сэрэмжлүүлэх зорилгоор нойрны эмгэгийн судалгаа ба боловсрол олгох Рэж Уайт сан гүйцэтгэн байгуулсан байдаг. Энэ сан жилдээ ойролцоогоор 300 мянга орчим амьсгалын CPAP аппаратыг хэрэгтэй хүмүүст нь хандуулдаг болсон байна. Дэлхийн алдартай хоёр хүн хоёулаа эд залуу 43 наснда юуны улмаас нас барсан бол Джон Кеннедигийн хувьд жингийн илүүдэлтэй, зүрхний эмгэгтэй, сахарын диабеттай, арх тамхины хэрэглээ өндөр, хаяада кокаин хэрэглэдэг, харьцангуй амьдралын буруу хэм маягтай байсан бол Рэж Уайтийн хувьд спортоор байнга хичээлдэг, тамирчин, амьдралын эрх хүчтэй нэгэн байсан. Тэрээр нойрон донд амьсгал тасалдах эмгэгтэй гэдэг нь онцлогдсон хэдий ч эмчилгээ хийлгэж байгаагүй. Тэгвэл нойрон донд амьсгал тасалдах хам шинж гэж ямар эмгэг вэ? Яагаад хөгшин залуу гэлтгүй унтаж байхад нь аваа явчихдаг юм бол? За тэгэхээр энэ тухай би та бүхэнд одоо дэлгэрүүлэн ярьж өгье. Улс орнуудад хийгдсэн судалгаа харилцан адилгүй байдаг бөгөөд хүн амын дунд нойрон донд амьсгал тасалдах хам шинж 9-38% буюу ойролцоогоор ийм эмгэгтэй хүн багадаа л 1 сая орчим байгаа гэсэн сэм судалгаа байд юм байна. Гэхдээ энэ эмгэг үүнээс ч их байгаа гэж миний хувьд бодож байна. Учир нь хүн амын дунд нойрны эрүүл ахуй мэдлэг хомс нөгөө талаас нойрны эмгэгийг илрүүлж онцлоход өндөр хүчин чадалтай аппарат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгай лаборатори байх шаардлагатай байдаг. Үүнтэй холбоотойгоор онцлогдоогүй тохиолдол их байх боломжтой юм. Манай оронд хийгдсэн судалгааны хувьд гэх юм бол шүрэн докторийн хийсэн судалгаа байдаг. За энэ судалгаанд 2018-аас 2020 оны хооронд төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн нойрны төвөөр үйлчлүүлсэн 205 үйлчлүүлэгчийг хамруулсан байдаг. Тэгэхээр эдгээр үйлчлүүлэгчээс бараг тэн хагас нь нойрон донд амьсгал бөглөрөх хам шинжийн хүнд олон маш хүнд хэлбэрийн эмгэгтэй байгаа нь бол тогтоогдсон байт юм байна. За амьсгалын гол үүрэг юу вэ гэхээр бид нар агаараас хүчил төрөгчөөр баялаг хийг амьсгалын зам руу оруулж уушгинд оруулаад за бие дүүсэн нүрсвчлийн хийг уушгинаас гадагшлуулах ийм үүрэгтэй байдаг. Тэгвэл хурхирах нь бид юу нь ямар аюултай байдаг юм бол? За тэгвэл яагаад хурхирдаг вэ гэдэг талаар хэлж өгье. За хүн унтах үед хүний бүх булчин сулардаг. За ялангуяа дээшээ хараад унтж байгаа тохиолдолд бол энэ ам залгуурын булчин хэлний тооноос булчин сулардгаас болж энэ амьсгалын ар хэсгээр агаар дамжих хэсгийг тагалдаг байна. Тэгэхээр энэ зай нарийсаад ирэхээр хамраар орж байгаа агаар маань
эсэргүүцэлтэй болж чимээ гаргадаг ба. Тэгэхээр мэдээж хүнд унтж байгаа үед ч гэсэн амьсгалах хэрэгцээ байдаг учраас төв мэдрэлийн систем эд эрэхтэнд хүчил төрөгч хэрэгтэй учраас одоо энэ хүчлэн амьсгалдаг байна. Тэгэхээр ингэж амьсгалах явцаатын нарийнх нь цайгаар агаарын урсгал дуу чимээ гаргаж дамжин өнгөрдөг байна. Хэрвээ амьсгалын зам бүрэн бөглөрөх юм бол хүн хурхирч байгаад гинт чимээгүй болчтой. Тэгээ хэсэг хугацааны дараа буюу ихэнхдээ 10-аас 15 секундын дараа одоо хөдлөх, сэрэх, эсвэл байрлал солилцсны дараа амьсгалж эхэлдэг байна. За хүн ойрондоо одоо олон удаа ингэж амьсгал нь бөглөрч сэрж байгаагаа бол өөрөө мэдтгүү. Ихэнхдээ бол яг хамт нэг өрөөнд юм уу нэг орон дээр унтж байгаа хүмүүс бол шөндөө ингээм амьсгал нь үеийг тасалддаг гэдгийг хэлдэг байна. Тэгэхээр энэ хам шинжийг нойрон дунд амьсгал тасалдах хам шинж гэж нэрлэдэг. Тэгвэл ямар хүнд нойрон дунд амьсгал тасалдах энэ нэмгийг үүсгэх эрсдэлтэй байдаг вэ? Нойрон дунд амьсгал тасалдах эрсдэлт хүчин зүйлсүүдэд юу ордог талаар товчхон хэлье. За энэ апник буюу энэ амьсгалгүй болох гэсэн латин үг байгаа. За энд ордог үсгнүүдээр ингээд ерөнхийд нь товчлоод ингээд хэлж болдог. За жишээлбэл гэдэг нь age буюу нас гэсэн үг байна. За энийг би монголоор ойлгомжтой болох үүднээс монголоор нь тайлбарлаад өгчээ. За тэгэхээр насны хувьд 50-аас дээш насныханд одоо энэ нэмгийг үүсгэх эрсдэл нэмэгддэг байна. За хоёрдугаарт нь болохоор залхуур амны үндийн одоо ерөнхийд зай тийм ээ ямар байгаа нь болохоор бас энэ эмгэгийг үүсгэхэд нөлөөлнө. За жишээлбэл энэ Малампатын ангиллал гэж байдаг. Энэний 2, 3 ба түүнээс дээш зэргийн үед бол амьсгал бөглөрөх магадлал өндөр болдог. За хүзүүний тойргийн хэмжээ. За хүзүүний тойрог 35 см-аас их болоод ирэхэд бас амьсгал бөглөрч болох нь. За жин ихтэй байх мэдээж ойлгомжтой. За 5-6-аад нь удамшлын хүчин зүйл буюу дээрээс нь эрүүн нүрийн хөгжлийн онцлогоос шалтгаалаад энэ эмгээг үүсгэх эрсдэл нэмэгддэг байна. За ер нь бол бүх насныхан эрэгтэй эмэгтэй хүүхэд төгшин гэлтгүү хурхирч болдог. За хүүхдэд одоо хурхирах гол шалтгаан юу байдг вэ гэхээр амьсгалын замын бөглөрөл. За тэр дундаа нармаа мах, за гүүлсэн булчирхай одоо том байх, тий хоолойны мах том байх нь хүүхдэд хурхирах шалтгааны хамгийн том шалтгаан болдог. За тэгвэл 50 болон түүнээс дээш насныханд одоо ялангуяа эрчүүдэд одоо хурхиралт болол нэмэгддэг. За хэрв одоо арх тамхи хэрэгэлдэг хэрэглэх юм бол энэ байдал улам дорддог байгаа. За яагаад ингээд нас захиад эхлэхэд одоо хурхирч ийнө гэхээр ерөнхийдөө 50 болон түүнээс дээш наснд бол нийт ерөнхий булчингийн одоо хүчтэй сулардаг, тоонус сулардаг. Тэгээ энэтэй холбоотойгоор одоо нойрон дундаа хурхирах магадлал нь одоо нэмэгдэж явждаг. За түрүүн би хэлжсэн залхуурын зай одоо хэр байгаа гэлтгдэг Малампатын зэрэг гэж байдаг. За энэ та бүхэн энэ зургаас харж байгаа бах. За ам ангаалгаад хилээ гаргасан байдалд одоо таны залхуурын арын зай ямархуу харагдаж байгаа гэдгийг гэлтгдэг юм үзүүлэлт байгаа. Хэрвээ амаа үст ангаагаад хилээ наашаа гаргасан тохиолдолд хүүхэн хил зөөлөн тагнаа. Тэгээ залхуурын арын зай бүхэлдээ харагдаж байгаа юм бол нэгдүгээр зэрэг. За эдгээр нь ингээ харагдахгүй тийм ээ одоо баг жишээлбэл одоо хүүхэн хил тал нь харагдаад эсвэл зөөлөн тагнаа тал нь харагдаад бүр аль нь ч харагдахгүй байх энэ тохиолдлуудыг 2, 3, 4-р зэрэг гэж хэлдэг. За хэрвээ ийм байх юм бол одоо хурхирах эрсдэл маань илүү нэмэгдэнэ гэсэн үг байна. За дараагийн нэг эрсдэл хүчин зүйл бол хүзүүний тойрог гэсэн тийм ээ. Тэгэхээр хүзүүний тойрог 35 см-аас ихсэх нь одоо энэ хурхирах эрсдлийг нэмэгдүүлдэг. За тэгвэл
таргалах, чихрийн шижингээр өвдөх, эсвэл бодисын солилцооны эмгэгүүдийн үед одоо энэ хүзүүний тойрог ихсдэг байгаа. За ингэсэн тохиолдолд бол их зүрх судасны эмгэг, харуултаар өвдөх энэ эрсдлүүд бол нэмэгддэг. Нойрон дунд амьсгал тасалдах хам шинж маш бага хувиар бол удамшлын шалгаантай бас байх боломжтой. За үүнээс гадна эрүүн нүрийн хөгжлийн одоо анатомийн бүтцээс шалтгаалаад одоо энэ эрсдэл бас нэмэгддэг байгаа. Тухайлх юм бол хил том байх, за эсвэл богино жижиг эрүүтэй байх зэрэг нь бол одоо амьсгалд бүглэрэх ийм эрсдэл хүчин зүйл болдог. За тэгэхээр хурхирдаг хүн болгон нойрон дунд амьсгал тасалддаггүй гэвэл бас үгүй. Түрүүн би нөгөө хамгийн түрүүн хэлжсэн шүү дээ. Ингээ хагас бүглэрсэн байдалтай байх юм бол бас ингээ амьсгалаад байж болно. Бүтэн бүглэрх юм бол энэ амьсгал нь яг тодорхой хугацаанд хэдэн секунд ингээ тасалдчихж байгаа. Тэгэхээр энэ хам шинж нэлээд аюултай ахна шүү дээ. Тэгэхээр одоо ингээ нойрон дунд амьсгал тасалдж байгаа гэдгээ эсвэл шөнө олон удаа тэрнээс бас сэрж байгаа гэдгээ бол ихэнхдээ хүмүүс бол мэддэггүй. За хин хэлдэг гэхээр хажууд нь юм уу эсвэл одоо нэг өрөөнд унтдаг хүмүүс бол одоо шүнжээ орхираад үе амьсгалахаа болчих юм гэж хэлдэг байна. Тэгэхээр өөрөө яаж мэдэх вэ? Хэрвээ ийм шинж одоо ганцаараа амьдардаг хүмүүс ээж болно шүү дээ, залуучууд эсвэл одоо настай хүмүүс. Яаж мэдэх вэ гэхээр өглөөс ирэхэд ам нь бүр хуурашаад хатцсан байх, хоолой ам нь хатцсан. Дээрээс нь юусэн ямар ч амарсан шинжгүй сэрэх, өглөө толгоо өвдөх, за ядар сулдах, нойр моглох, өдөртөө нойр моглох, за анхаарал төвлөрөл сулрах. Тэрнээс гадна шалтгаангүйгээр зүрх судасны зовир шинжүүд өгч эхлэх. Жишээлбэл одоо даралт ихсэх, зүрх нь хэм алдах гэх мэт ийм шинжүүд гараад эхлэх юм бол яаралтай одоо нойрны бичлэг хийж оншоо тодруулах шаардлагатай гэж зөвлөж байна. Тэгэхээр нойрны ямар нэгэн зовиртой хүмүүс бол нойрны бичлэг гэдэг ийм шинжилгээ хийх ёстой байдаг. За энэ шинжилгээг бол полисомнографи гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ шинжилгээ яаж хийлэгдэх вэ гэхээр тусгай тоноглогдсон лабораторид хийдэг. За унтах орчинг бүрэн бүрдүүлсэн харанхуй, тавтгатай, сэрүүн, дуу чимээ гэрлэнээс тусгаарласан ийм тусгай өрөөнд бол хийдэг. За энэ дээр бол одоо энэ зурган дээр харагдаж байна. Тэгэхээр энэ лабораторид яг ямар үзүүлэлтүүдийг үздэг вэ гэхээр тархины цахилгаан бичлэг, за эрүүний булчингийн хүчтэй, нүдний хөдөлгөөн, хамраар орох агаарын урсгалын чимээг хэмжих, цээж хэвлийн хөдөлгөөн, зүрхний бичлэг, за цусан дахь хүчил төрөгчийн ханамж, хөлийн булчингийн хөдөлгөөнийг хэмжихээс гадна одоо бас нөгөө видео бичлэг хийж одоо энэ нэг хүнийг одоо бүтэн шөнийн турш унтж байх үед нь одоо бүх үзүүлэлтүүдийг тэмдэглэдэг ийм лаборатори байдаг. Бүтэн шөнийн турш дээрх үзүүлэлтүүдийг одоо компьютер дээр бүртгэж, за тэрийг бол нөгөө цаасан дээр хийлж гаргаж ирж үнэлгээ өгдөг байгаа. За тэгэхээр энэ зурган дээр бол нойрны бичлэг одоо хүмүүс хэлдэг шинжилгээний хариу гэдэг шиг нойрны бичлэгийг ингээд ерөнхийд нь одоо схем маягаар үзүүлсэн байна. За энэ дээр юу харагдаж байна вэ гэхээр одоо хамгийн дээдлийн зураас бол яг энэ зураас шиг ингэж харагдахгүй л дээ. Яг нойрны бичлэг бол яг нэг зүрхний бичлэг шиг юм зурааснууд дүрсүүд бол гарсан байдаг. За энэ дээр за нойр хамгийн эхний игнэнд бол тархины цахилгаан бичлэг байна. Яг сэрсэн үе нь болохоор яг ирж исэн юм зураастаа гарсан. За хамраар орж гарч байгаа урсгалыг ингээ хэмжээд ингээ жигд ингээ амьсгалаа явж хагаад нэг хэсэг хугацаанд хамраар ямар ч урсгал агаар орохгүй ингээд бүртгэгдэхгүй болж байгаа. Энэ үе нь бол одоо тэр нэг амьсгал тасалдаад амьсгал зогсцсон, амьсгалж чадахгүй байгаа хэсэг байгаа даа. За тэгэнгүүт тэрний дараа гинт ингээд нөгөө хүн маань сэрээд
сэрэгтэй зэрэгцээд ингээд гүнзгий амьсгалаад ингээд дараад үргэлжлүүлээд ингээд амьсгалаа явуулчихж байгаа. За тэгээд дараагийн 3 дахь 4 дахь мөрөнд юу байна вэ гэхээр цээжний болон хэвлийн булчингийн хөдөлгөөн байж байгаа. Тэгээ ердийн үед бол цээж хэвлийн ингээд нэгэн жигд ингээд одоо синхроны тийм ээ нэг нэгнтэйгээ ингээд дүүцэн юм амьсгал хөдөлгөөн хийдэг болвол амьсгал бөглөрөнгөт юу болдгоо гэхээр одоо цээж хүчтэй ингээд одоо агаар сорох гэж оролдоно. Хэвлийн мөн энд ингэж оролцсноос болоод энэ хоёрын хөдөлгөөн ингээд хоорондоо зөрдөг. За энэ зурган дээр бас харагдаж байна тийм ээ. За тэр доороос одоо 2 дахь мөрөнд цэсэн дах хүчил төрөгчийн ханамжийг харуулсан байна. Ер нь бол хүн агаараар одоо агаарт бол 21% нь хүчил төрөгч байдаг. Тэгэхээр агаараар ингээм амьсгалж байгаа тохиолдолд цусан дах хүчил төрөгчийн ханам 100% таа гэж одоо бүртгэгдэж явах ёстой. Гэтэл яг нөгөө амьсгал бөглөрөөд амьсгалгүй болох хэсэг хугацаанд бол энэ хүчил төрөгчийн ханамж ингээд доошо бууж ирдэг. Нэгэсэндээ хүн ингээд хүчил төрөгчгүй дутагдалд орж эхэлж байна гэсэн үг байна. За хамгийн сүүлийн мөрөнд юу вэ гэхээр зүрхний цахилгаан бичлэгийн одоо дүрсийг харуулсан байна. Тэгэхээр яг ингээм амьсгал бөглөрөх энэ мөчөд зүрхний хэм алдагдаж, зүрхний цохилтын тоо цөөрч ирдэг. Тэгээд амьсгалаад эхлэнгүүт илүү хурдан цохилж эхэлдэг тийм ээ. Тэгээ ингэж одоо шөнийн туршид ингээд амьсгалын тоо, зүрхний тоо, за дээрэс нь одоо хүний унтах одоо хэмнэл ингэж алдагдсанаас болоод хүн бол өглөө маш их ядарсан. За дээрэс нь ямар ч ирч хүчгүй. За тэгээ хүчил төрөгчийн дутагдал байнга орсонтой холбоотой, дээрэс нь амарч чадаагүйтэй холбоотой өглөө бол толгой өвдөлттэй ингэж ирдэг байна. Тэгэхээр одоо нойрон дундаа амьсгалгүй болох эсвэл хэтэрхий бага амьсгалах индекс юм байна. AHI гэдэг одоо энэ апне хипопне индекс гэдэг нь одоо яг юу гэлтэж байгааг үзүүлдэг гэхээр хүн шөнөдөө хэдэн цаг унтж байна. Тэр хугацаанд одоо тухайн хүний амьсгал хэдэн удаа тасалдсан эсвэл одоо хэтэрхий бага болсон гэдэг энэ үзүүлэлтийг тоолоод энэ бол тухайн одоо нойрны бичлэг дээр гарчдаг. За тэгээд энэ үзүүлэлтээ нийт одоо унтсан цагтаа хуваахаар цагт одоо хэдэн удаа ингэж амьсгал тасалдах энэ шинж үүсч вэ гэдгээр одоо хэмждэг үзүүлэлт байгаа. За ердийн үед бол хүн цагт ойролцоогоор нэг 5 орчим удаа амьсгал тасалдаж болдог юм байна. Үүнийг бол хэвийн гэж үздэг. Харин 5-аас 14.9 удаа одоо амьсгал тасалдах юм бол нэг цагийн хугацаанд шүү дээ. Энийг бол хүндөвтөр зэргийн амьсгал тасалдах хам шинжтэй гэж үздэг. За хэрвээ 15-аас 29.9 удаа нэг цагийн туршид амьсгал тасалдах юм бол энийг хүнд зэргийн одоо нойрон дунд амьсгал тасалдалт гэж үздэг. За хэрвээ одоо 30-аас дээш удаа энэ юу гэсэн үг юм гэхээр одоо нэг цагийн туршид 30-аас дээш удаа буюу 2 минут тутамд амьсгалан тасалдаж байвал энийг маш хүнд хэлбэрийн нойрон дунд амьсгал тасалдах хам шинж гэж одоо онцлдог байна. За өмнө нь дурдж ирсэн манай улсад хийгдсэн бараг цорын ганц гэж шилж болох бах энэ шүрэн докторын судалгаан дээр за нийт 205 хүний бараг тал нь буюу одоо бараг 100-аад нь нойрон дундаа амьсгал тасалдах хам шинжийн хүндээс маш хүнд зэрэгтэй байгаа нь одоо тогтоогдсон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нэг цагийн хугацаанд 30 ба 30-аас 60 удаа түүнээс дээш удаа амьсгал тасалдаж байгаа ийм хүмүүсийн тоо бол бараг тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн тал хувийг эзэлчихсэн байгаа. Тэгэхээр та бүхэн төсөөлөд үзтээ одоо таны тийм ээ амьсгалыг 2 юм уу 1 минут тутамд хин нэгэн ам хамрыг чинь тагалж эсвэл багалзуурыг чинь шахаж эсвэл хоолойг чинь бооно гэж төсөөлдөө. Үнэхээр аимшигтай санагдаж байгаа ч. Тэгэхээр хүн сэрүүн байгаа үед бол хин нэгэн хоолой багалзуурыг чинь боох юм бол мэдээж эсэргүүцэн тэнцэн. Харин унтаж байгаа тохиолдолд бид энэ бүхэнд ямар ч хариу урвал үзүүлж чаддгүй. Тэгэхээр амьсгал тасалдаад
цусан дахь хүчил төрөгчийн ханамж буураад ингээд ирэхээр төв мэдрэлийн систем хүчил төрөгчгүй болж эхэлдэг. За ингэснээрээ одоо хүн сэрх юм уу эсвэл хөдөлж одоо энэ боогдлоосоо чөлөөлөгддөг байгаа. Гэхдээ энэ дахиад минутын дараа дахиад үргэлжлэнэ гэсэн үг. Тэгэхээр үнэхээр аимшигтай сонсогдож байгаа биз? Амьсгал тасалдаж боогдох үед хүний зүрхний цохилтын тоо цөөрдөг. За ингээ хэсэг хугацааны дараа хэдэн секундын дараа өөрөө амьсгал дахин сэргэх үед амьсгалын тоо олширч зүрхний цохилтын тоо олширдаг. За шөнийн туршид одоо ийм байдал ингээ дахин үргэлжилснээс болж өглөө босоход цусны даралт ихсэх, толгоо өвдөх, толгоо эргэх, за зүрхний хэм алдагдал үүсэх. За эсвэл одоо харвалт шигдээсээ аюулаад зүрхний шигдээс үүсэх аюул эрсдэл нэмэгддэг байна. За бидний биед бидний ухамсараас үл хамааран ажиллаж байдаг цорын ганц хэрэгт нь зүрх байдаг. За зүрх бол ураг байх үеэс ургийн 5-7 хоногтойгоос буюу бараг 35 хоногтой ураг бүрэлдэснээс эхлээд зүрх цохилж эхэлдэг. За тэгээ хүү хүртэл маань цохилдог ийм ганц хэрэгтэн байна. Тэгэхээр та бүхэн малын зүрхийг мэдж байгаа тийм ээ. Малын зүрхний дотор тал гүлгэр гадаргуутай байдаг. За тэгэхээр энэ давхаргын доор зүрхийг автоматар ажилуулж идэг, цохилуулж идэг эсүүд байдаг. Сэрэл дамжуулдаг эсүүд. За тэгэхээр одоо нойрон дунд бидний амьсгал тасалдаад за тэр болгоноор хүчил төрөгчийн дутагдалд ордог. Энэ үеэс эхлээд одоо энэ эсүүдийн тусан хангамж, хүчил төрөгчийн хангамж алдагдаж эхэлдэг. За ингэснээс болоод зүрх одоо дамжуулах үүргээ гүйцэтгэж чадхаа болдог. За тэгээд дээрэс нь амьсгал тасалдсантай холбоотой зүрхний цохилтын тоод нэг цөөрөөл дараа нь нэг ихсэл ингээд шөнийн туршид ийм байдал үргэлжилснээс болоод одоо ноцтойгоор зүрхний хэм алдагдаж эхэлдэг. За энэ нь явандаа амь насанд аюултай хэм алдагдал болдог байна. За тэгэхээр бидний дунд чимээгүй тахал болон байгаа энэхүү эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Хамгийн түрүүнд хийх зүйл юу вэ гэхээр өдөр тутамдаа өөртөө таарсан хөдөлгөөнд дасгал хийж байгаарай. Тэгэхээр дасгал гэхээр хүмүүс айгүй хэцүү үгээр хүлээж авдаг. Заавал нэг тусгай цаг гаргаад хин нэгэн дээр очиод эсвэл нэг жимд яваад төмөр өргөхийг дасгал гэж боддог. Гэтэл зүгээр л алхах хэрэгтэй. Хүзүү сээр нуруугаа хөдөлгөөд одоо дээр үеийн 8 тоот дасгал гэж байдаг байсан шүү дээ. Хүзөөгөө урагш нь болгоод, хойш нь болгоод, хажуу тийшээ болгодог, эргүүлдэг. Ийм дасгалыг хий. За дээрэс нь намаа ангаа, эрүүгээ хөдлөг, хатуу юмж ажиллаж ид. Энэ бүхэн эрүү хил хүзүүнд дасгал болдог. Тэгээд эдгээрийн булчинг чангалж байдаг. За дараагийн нэг зүйл бол амьсгал байгаа. Хүнд ер нь бурхнаас амьсгал гэж хамар эд гэж ам заяасан байдаг. Гэтэл бид нар одоо ерөөсөө бараг сүүлийн үед хамраараа амьсгалж зөв амьсгалдаг хүн байхгүй болсон. Зун болохоор дулаархаар шарилж ногооны харшил гэж хамран дандаа битүү. Өвөл болохоор утаа унаар гэж хамар амаа таглаа явчихдаг. Тэгэхээр хамар амьсгалах үүргээ гүйцэтгэхгүй болоод ирэхээр хамрын доторх зай улам багасдаг, улам давчуу болдог. За ийм учраас ер нь бол би дараа хамрын тухай, амьсгалын тухай тусгаалan контент ярьж өгөх болно. За тэгээд дараагийн нэг зүйл бол хорхордог хүмүүс аль болох хоёр хажуугаараа унтчих хэрэгтэй. За ингэхэд бол хамгийн энгийн арга юу гэж болох вэ гэхээр нуруунда хатуу бөмбөг одоо ороогоод тэгээ унтах хэрэгтэй. Тэгээ дээшээ харах гэхээр нөгөө нуруу нь нухаад заавал хажуу тийшээ хардаг. Тэгэхээр хүн ер нь бол нойрон дундаа одоо өөрийнхөө байрлалыг сонгож чаддаггүй. Тэгэхээр
аль болох хоёр хажуугаараа унтаж сурах хэрэгтэй. За зөв зохистой хооллох, жингээ хэвийн байдалд байлгах гэдэг бол ер нь хүн болгоны л амнаас гардаг үг. Тэгэхээр ер нь бол яг уу бид нар одоо өдий ботал ямар байгаа өнөөдрийн биег одоо өнгөрсөнд одоо миний одоо хийж исэн миний дадал зуршлууд өнөөдрийн биег намайг үүсгэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр одоо өнөөдрөөс эхлээд та идэж уудаг юм дээр анхаарад тодорхой хэмжээнд засвартай хоолны дэглэм барьдгүй маа гэхэд тодорхой хэмжээнд цаг хязгаартаагаар хоол ундаа зохицуулж иддэг болох юм бол тэгээд дээр нь хөдөлгөөнд дасгал хийгээд эхлэх юм бол ирээдүйн та эрүүл байх эсэх нь бол танаас шалтгааллах болно. За тэгэхээр нойр муутай хонно гэдэг бол нойр муутай унтна, нойр муутай байна гэдэг маш олон эмгэгийн их үүсвэр болдог гэдгийг би өмнөх контент дээр хэлж байсан. Тархалт, зүрх судасны эмгэг, диабет, чихрийн шижин энэ бүхэн бол нойртоос нэлээд их холбоотой гэдгийг та бүхэн мэдж байгаа бах. Хэрэг мэдэхгүй бол миний энэ хаягаар өмнөх контентуудыг үзээрэй. За тэгэхээр нойргүй байх нь таргалтыг үүсгэн, тарган байх нь дахиад нойргүй байхыг үүсгэн гэх мэтчлэнгээр ер нь биеийн аливаа нэгэн одоо үйл ажиллагаа заавал нэг нэгнтэйгээ уялдаа холбоотой байдаг. Тэгэхээр энэ циклийг энэ одоо тасралтгүй энэ буруу хэв маягаар ингэж явсан энэ циклийг аль нэг талд нь таслахгүй бол энэ үргэлжилсээр л байх болно. Тэр хэрээрээ таны амь насыг богиносгоно гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр нэг бол жингээ багасгах, тэгснээрээ сайн унтдаг болох, эсвэл одоо энэ хэвээрээ үргэлжлүүлээд явах таны сонголтоо. За эцэст нь хэлэхэд мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Тэгэхээр ер нь бол миний мэдж байгаагаар бол сүүлийн үед нойрны тухай ярьдаг хүмүүс бол олширсан. Гэхдээ яг мэргэжлийн эмч нар бол цөөн байгаа. За тэр дундаа бол нойрны шинжилгээл хийдэг ийм лаборатори бол 1-2-оос хэтрэхгүй байгаа. Тэгэхээр хамгийн одоо үйл ажиллагаанаа чигдэрсэн лаборатори бол төрийн тусгай албан агштын нэгдсэн эмнэлэг хуучнаар нах яамны эмнэлэгт бол нойрны ийм лаборатори байгаа. Тэнд очиж онцлогоо хийлгээрэй гэж зөвлөх байна. Эцэст нь дүгнж хэлэхэд хорхирно гэдэг ядарснаас болоод гаргадаг чимээ төдий зүйл биш юм байна гэдгийг та бүхэн ойлгосон ба. Нойрон дунд амьсгал тасалтай хам шинж гэдэг энэ эмгэг дамжрах юм бол дээр нь эрсдэл түвшин зүйлүүд нэмэгдвэл амь насанд аюултай өвчин үүсгэж хөгшин залуугүй нойрсож байхдаа эндэх гол шалтгааны нэг болдгийг мэдэж авсан гэж найдаж байна. Цаашид хайртай нэгнээ нойрон дунд нь алдахгүй тулд эрүүл амьдралын хэв маяг руу алхам алхмаараа ороо. Бас энэ контентыг илүү олон хүнд хүрэхэд тусалж шеэр хийгээрэй. Дараагийн контентоор уулзтлаа түр баяртай.